Одоогийн хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хөтөлбөртэй ер нь холбоотой ажлын хэсгийг байгуулад бид нэр ажиллаж байна. За ер нь бол хөтөлбөрийн хүрээнд бол нэг 4.9 их 80 төгрөгийг 100 мянган гаруй зээлэгчдэд бол 8% хөт олгосон байна. За одоо яг энэ ипотекийн зээлийн хөтөлбөрт одоо зээл авсан хүмүүсийнхээ одоо үгдийн материал ингээд судлаад үзэхээр дийлэнхтэй одоо 2 сая төгрөгөөс дээш орлоготой. За тэгээд сарын дундаж төлөлт нэг 681 мянган төгрөг төлж байгаа бол ирэхэд бол голдуу байна. Энэ маань өөрөө юу гэж хэлээд байна гэхээр нөгөө талаараа улсын одоо дундаж одоо өрхийн орлого болох сая 300 мянгаас доош орлоготой ирэхэд бол одоо төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байна буюу яг ипотекийн зээлийн хөтөлбөр маань зорилттой бүлэгт одоо тулж сайн чадахгүй байна гэж бол үзэж байгаа. За тэгээд яагаад ингэж дунд болон дундаас доош орлоготой иргэд маань одоо ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байна гэж үзэхлээр дийлэнх нь одоо юу гэдэг юм сарын төлөлт нь тухайн өрхийн орлогоос одоо гэдэг өндөр байна гэдэг нөхцлөөр ерөөдөө банкн дээр очиж буцаад байл. Тэгэхээр тус ажлын хэсгээс бол ерөөдөө судлаад хүүг хэрвээ бууруулах юм бол нөгөө зорилттой бүлгийн иргэд маань хамрагдах боломжтой байна гэж тооцож үзээд за тэг хүүг хамгийн боломжтой бууруулах одоо энэ удаагийн ээлжинд бол 6% байна гэж үзээд цааш тал 6% зээлэр бол ипотекийн зээлийг бол өргөжлүүлье гэсэн судалгаа тооцоог бол гаргаад байгаамаа. Ипотекийн зээлийн 8% зээлтэй иргэд бас 6% шилжих болов гэдэг хүлээлттэй байгаад байна. За энэ тал дээр бол 8%-аар зээл авсан иргэд маань бол ерөнхийдөө бол тухайн үеийнхээ одоо нөхцөл байдалтай орон сууцны үнэттэй тааруулаад банкны шалгуураа хангаад бол орон сууцаа авцсан хүмүүс. Дээрээс нь одоо 8% зээлтэй иргэдийг 6% зээл рүү оруулах гэх юм бол ерөнхийдөө улсын төсөв дээр бол 360 тэрбум төгрөгийн одоо санхүүжилт шаардлагатай. Тэр энэ коронавирусын цардахлын үед бол улсын төсөв дээр бол энэ их хэмжээний санхүүжилтийг бол тусгах боломжгүй. Дээрээс нь 8% зээлийг 6% шилжүүлж нэгэнт байр авсан хүмүүсээ дахиж санхүүжилчихаар шинээр одоо зах зээл дээрээс 6 мянган айлын орон сууц худалдаа авах одоо боломжийг нь бүрдүүлэхүүдээр шин зээлдэгч нарт олгох нь бол зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь бол яг шинээр авах зээл маань бол 6%-тай. 8% зээлтэй иргэд маань зээлийн төлөө дуусчих юм бол дараагийн орон сууц авахдаа 6% бас авах боломж нь нэгдэлтэй байгаа юм шүү.